Яг одоогийн байдлаар Сэлэв дэдүү, Баян Хөшөө дэдүүийн ажил бүрэн 100% дууссан. Энд дулааны станц байгуулагдсан. Одоо үерийн далангийн ажил хийгдсэн, цэвэр бохор шугамын ажил хийгдсэн, мөн одоо салбар авцамын ажлууд одоо ингээд хийгдсэн байж байгаа. Дамдарчаа дэдүүийн хувьд бол одоо дулааны станц барих ажил маань барилгын ажил нь эхлээд явж байгаа. 57% гүйцэтгэлтэй явж байна. Толгойд дэдүүийн хувьд бас одоо 28% гүйцэтгэлтэй инкубатор төв байгуулж байгаа. Ер нь энэ дэд төв гэдэг маань ерөөсөө гэр хорооллын бүсэд инженерийн дэд бүтцийг бий болгоё. Үүнийгээ дагсан нийгмийн зорилттой барилга байгууламжийг дэд төвийн хүрээнд барьж байгуулъя гэдэг энэ ажил хийж байгаа. Нэгэн бүтээн байгуулалт хийгдсэн дэд бүтц тавигдсан энэ дэд төв дээр хөгжүүлэлтийн ажил буюу одоо орон сууцчлах ажлыг бид хийх гэж байгаа. Одоо өмнө өнгөрсөн хугацаанд энэ дахин төлөлтийн үйл ажиллагаанд аж ахуй нэгж эргэн хоёр харилцан тохиролцож оролцдог байсан бол нэг 10 жилийн хугацаанд бид харж үзсэн төсөл бол маш удаашралтай явж байгаа. Тийм учраас нийслэл энэ ажил дээр өөрсдөө одоо гар бие оролцохгүй бол болохгүй байна гэдэг үүднээс дэдтүүд дээр энэ хэрэгжих гэр хорооллыг орон сууцчлах төслийг нийслэлийн орон сууцны корпорацид хариуцж гүйцэтгэхэр болж байгаа.